За сайн бацгаана бүгдээрээ. Би хэдхэн хоногийн өмнө Lovable-ыг ашиглаж өөрийнхөө вебсайтыг зохиолгуулсан байгаа. Тэгээд энэ Lovable нь болохоор цэвэр промптоор ажиллаж болдог. Бас мэдээж кодинг хийх боломжтой. Гэхдээ ерөнхийдөө зөвхөн промптын тусламжтайгаар вебсайт хийх боломжтой ийм tool хэрэгсэл байгаа. Тэгээд би өмнө нь болохоор өмнөх чатбот хийдэг видеон дээр хэлжсэнчлэн өмнөх портфолио вебсайтаа болохоор Webflow-ыг ашиглаж хийжсэн. Тэгээд Webflow-ыг болохоор би өнгөрсөн 8 сараас эхэлж хийж эхэлсэн. Тэгээд ер нь бол Webflow анх сурахад бас овоо хөргөн цаг ордог. Гэхдээ мэдээж код бичихтэй бол шууд ижилхэн биш. Гэхдээ ерөнхийдөө нэлээд цаг зарцуулах, энэ тэнд гоё юм болох гэж байгаа боллоо. Нэлээд цаг зарцуулах шаардлага гардаг. Тэгээд ерөнхийдөө нэлээд тийм бүтэцтэй байдаг. Тэр мэрийг нь бүгдийг ингээ суралцах хэрэг гардаг. Тэгээд Webflow дээр хайлт юм би айгүй их цаг зарцуулсан байсан. Тэгээд Lovable-ыг би ерөнхийдөө энэ тренд болж байгаа юмнуудыг болохоор заримдаа жоохон ингээ техникийн хажуугаар өнгөрөөчөд байдаг. Яг тэгэхээр маш олон юм тренд юм болж байгаа хахад миний яг хийж байгаа юмд болохоор нэлээд саад болоод байдаг учраас би ерөнхийдөө техникийн хажуугаар өнгөрөөчөд байдаг. Тэгээд Lovable гэдэг ингээ янз бүрийн подкастууд би замдаа явж байхдаа ингээ подкаст сонсдог янз бүрийн подкастууд хөвчлэн англи хэл дээр сүүлийн үед бас ерөнхийдөө сонирхоод Монголын бас зарим подкастуудыг сонсож байгаа. Тэрнээс болол хөвчлэн англи хэл дээр подкастаа сонсдог. Тэгээд Lovable гэд хүмүүс айгүй их сурчлаад байсан. Тэгээд санаанд ороогүй юм бас л нэгэн хэрэгсэл байгаа гэд ерөөсөө шалгаагүй явж байгаа. Тэгээд сүүлд орж үзлээ. Тэгсэн чинь үнэхээр гайхалтай хэрэгсэл юм байна. Тэгээ ерөнхийдөө миний вебсайтыг бол үнэхээр гоё хийгээд өгсөн. Одоо би та нарт ингээд одоо энэ нь болохоор миний портфолио веб пэйж байгаа. Тэгээ та нар ингээ харах юм бол үнэхээр гоё яг л компани веб пэйж болсон байгаа. Гэхдээ компани юм шиг веб пэйжтэй болох нь уул нь бол миний зорилго биш. Миний холол илүү их портфолио тэгээ нэг хувийн хүний одоо веб пэйжтэй болгосон. Гэхдээ энэ бол ерөнхийдөө дизайн надад болж байгаа. Тэгээд энэ дээр ингээд зураг оруулсан. Тэгээд энэ доош болохоор юунууд оруулчихсан байгаа. Зарим YouTube-ийн бичлэгүүдээс ингээд монгол хэлээр оруулчихсан байгаа. Би дараа нь бас YouTube одоохон техлэг байгаа. Гэхдээ дараа нь бас англи хэл дээр YouTube хий гэж бодож байгаа. Тэгэхээр ийшээ ингээд оруулчих нь. Яг гэвэл мэдээж монгол хэлээр монгол хүнээс өөр хүн ойлгохгүй. Тэгээд доошогоо ингээд контакт юутай. Тэгээд ийшээ одоо жишээлбэл портфолио пэйж гээд энэ дээр миний хийсэн одоо ямар нэгэн хэрэгслүүдтэй тэдгээр нь энэ дээр байдаг. Тэгээд одоо шууд эхэлсэн эхлэл хуудас руугаа ингээд шууд орчин. Тэгээ about хэсэг нь миний талаар тэгээ YouTube хэсэг нь ингээд гарчин, контакт хэсэг нь ингээд гарчин. Үнэхээр ямар ч цаг зарцуулах шаардлагагүй байсан. Зөвхөн сайн промптаа өгөөд ямар одоо веб хуудастай болмоор байна. Тэгээд тэр сайн промптаа өгөөд тэгэл энэ одоо ийм гоё мэргэжлийн тэгээд интерактив одоо би ингээ очих юм бол авчаад ингээ гэрэлтэж байгаа. Тэгээ энэ одоо кнопн дээр нь очих юм бол бас энэ очиад гэрэлтэн. Тэгээд одоо энэ хуудсан дээр ингээ очих юм бол бас гэрэлтэж байна. Ингээд ийм байгаа. За тэгээд ерөнхийдөө иймэрхүү одоо би та нарт эхлээд юуг нь харуулъя. Prompt хэсгийг үзүүлээ. Энэ нь болохоор зөвхөн веб пэйж байгаа шүү дээ. Prompt хэсгийг нь үзүүлэх юм бол за ийм байна. Анх бол ингээд Lovable-ыг бүртгүүлээд ингээд орох юм бол зөвхөн энэ дээр ChatGPT шиг ганцхан юм промпт нэг юм бичих юм байдаг, гараад ирдэг. Тэгээд тэрэн дээр нь ерөнхийдөө анхныхаа промптыг өгнө гэсэн үг. Тэгээд анхнаасаа мэдээж нэлээд сайн
бичсэн тийм промпт өгчих юм бол анхнаасаа дизайнаа сайн гаргаад ирчин гэж бодож байна. Тэгэхээр анхныхын промптыг бол сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр тэр промптыг нь яаж хийдгийг гэдгийг нь би одоо харуулъя. Тэрийг нь болохоор би ChatGPT дээр хийсэн баха. Тэгээд ChatGPT дээр ороод тэгээд ерөнхийдөө энэ дээр би юу гэж утсан гэхлээр би бол ерөнхийдөө туршилт хийж үзэж байна. Тэгээд энийг болохоор би YouTube-ийн үзэгчдэд үзүүлж байгаа. Love App-ыг үзүүлэх гэж байгаа. Тэгээд надад болохоор ерөнхийдөө нэг портфолио веб хуудасны промпт өгөөч. Портфолио веб хуудасны промпт өгөөч. Тэгээд тэр нь болохоор ерөнхийдөө мэргэжлийн одоо санхүүгийн чиглэлээр ажилладаг хүн байх ёстой. Тэгээд тэр нь болохоор мэдээж мэргэжлийн харагдаг байх хэрэгтэй. Тэгээд магадгүй тэр хүн нь болохоор дөнгөж сургуулаа төгссөн хүн. Тэгээд but he has some projects already. Гэхдээ тэр хүн нь болохоор аль хэдэн өөр ингэсэн юм проектууд байгаа. Тэрийг болохоор портфолиогийнхаа веб хуудсан дээр харуулмаар байгаамаа. Тэгээд түүнээс гадна би өөр одоо ямар юмнууд дээр анхаарах хэрэгтэй веб хуудсан дээр тэгээд надад одоо зөвлөгөө өгөөч гэсэн ийм богинохон юм бичиж байгаа. Тэгээд ерөнхийдөө Love App-ийн промптыг өгөөрэй гэж байгаа. Ерөнхийдөө ингээд одоо промптыг өгч байгаа. Тэгээд та нар хэрвээ толгойч нь те миний веб хуудас ийм байх хэрэгтэй гэх юм бол ийм байж болох уу гэдэг одоо ChatGPT-гээс асууж болно те. Одоо тиймтай баймаар байна. Би веб хуудсан дээрээ гэж хэлгүүлмээр байгаа бол тэгтээ зөвхөн мэдээж миний болохоор портфолио веб байж байгаа мэргэжлийн одоо үзэж байгаа хүмүүсийг болохоор ямар нэгэн зорилготой зүгээр хувийн өөрийнхөө юмыг одоо өөрийгөө экспресс хийх гэж байгаа тий өөрийгөө илэрхийлэх гэж байгаа тийм веб хуудас байж болно. Тэгэх юм бол энэ дээр ерөнхийдөө миний харснаар зарим хүмүүс бас ChatGPT-г одоо бол нэлээд сайн болж байгаа бах. Гэхдээ ChatGPT-г болохоор ерөнхийдөө зарим нь болохоор нэг их туршилт хийж үзээгүй байгаа юм шиг санагдсан. Тэгээд ерөнхийдөө энэ зарим нэг хэсэг нь таалагдахгүй байх юм бол тийм
Тэгэх юм бол шууд юу яагаад. Тэгээ ерөнхийдөө prompt нь болохоор lovable prompt нь болохоор англи хэл дээр байх хэрэгтэй. Би асуугаадах юм. Монгол хэл ойлгохгүй үстэй гэж асууж байна. Тэгээ ерөнхийдөө англи хэл дээр хамгийн сайн ажиллана гэдэг чинь тий. Тэгэх юм бол хэрвээ нөгөө англи хэл сайн ойлгодог бол ингэж болно. Монгол хэлээр биччихээд тэгээ prompt авчуулаад надаа энэ prompt-ийг хийгээд өгөөч гэд. Тэгээ тэрийг надаа аягуулсан англи хэл дээр орчуулад өгөөч гэд prompt-а хийгээд өөрөө шалгасныхаа дараа маш сайн англи хэл рүү орчуулад өгөөч гэд хэлчихэж болно. Тэгэх юм бол тэр prompt-ийг чинь ChatGPT-д мэдээж англи хэл рүү орчуулад тэгээ англи хэлнийхаа промптыг болохоор lovable руугээ оруулна гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө нэг хэдэн минут үргэлжилсэн. Тэгэл одоо хэдэн минут үргэлжилсэнийг одоо санахгүй байна. Гэхдээ нэлээд минут үргэлжилсэн санагч байна. Тэгээд ерөнхийдөө веб базыг нь гаргаад өгсөн. Тэгээ хэрвээ та нар ингээ харах юм бол энд нь болохоор код нэдэг. Тэгээд энэ одоо lovable ямар их код бичсэнийг та нар харж байна. Маш их код бичсэн байгаа. Одоо энэ ингээл тэ aptSX энэ тэгээд тэгэл энд нөгөө тэгээ ер нь маш ихтэй код бичсэн байгаа. Энэ харж байна. JSON структур гэх мэтлээ. Тэгээ мэдээж өөрсдөө веб хуудас угаасаа бичдэг. Тэгээд энэ кодоо сайн ойлгодог бол өөртөө мэдээж өөрчлөх боломжтой. Тэгээд ийм болсон байлаа. Тэгээ яг нэг талаараа нөгөө веб хөгжүүлэгчтэй ажлыг авч байгаа. Одоо би жишээлбэл нэг хувь хүн байлаа гэж бодоход миний хувьд бол энэ lovable-д бол нэг сартаа 20 орчим франк төлж байгаа санагч нь 20 билүү 24 орчим швейцар франк төлж байгаа. Тэгээ би жишээлбэл одоо нэг about хэсэг дээр ингээд зураг оруулсан байгаа шүү дээ. Тэгээ тэр зураг болохоор би шууд энэ дээр апплод хийгээд одоо энэгээр энэ доотлоор нь ингээд апплод хийгээд тэгээл энэ зургийг миний about хэсэг дээр зургийг ингээд солиод өгөөч гэгээд тэгээл хэлчин. Тэгэнгүүт надад шууд зургийг тааруулаад хийгээд өгдөг. Ийм байна. Тэгээд анхнаасаа нэг монгол хэл дээр ойлгож байгаа зүгээр гээд ингээд монгол хэл дээр орчуулсан байгаа. Монгол хэл нь бол одоохондоо жоох асуудалтай харагдчихсан. Гэхдээ бас оргүй шортой. Тэгээд энийг болохоор өөрөө засах боломжтой гэж бодож байна те. Одоо санхүүгийн эрсдэл актуарын ухаалаг автоматжуулалт гэж жоохон юм нэг тийм том мэрэгчлэлтэн гэж хэзээ монгол хэл дээр хэлжсэн те. Тэрийг болохоор англи хэл дээр quantitative гэдэг чинь. Одоо тооцооллын гэж юм уу? Quantitative гэсэн ийм ерөнхийдөө монгол хэл дээр жоохон муу байгаа. Гэхдээ л монгол хэл дээр орчуулад өгсөн. Өөртөө тэгээд энийг засаж болно гэж бодож байна. Тэгэнгүүтээ тэгээд одоо жишээлбэл ерөнхийдөө юмнууд нь бол амар сайн ажиллаж байсан. Би тэгээд энэ одоо хадмал бичдэг аппликейшн хийсэн байгаа. Тусдаа тэгээд тэр аппликейшн болохоор би бас энэ юун дээр lovable дээр integration хийлгсэн. Тэгээд миний одоо энэ transcribe гэдэг аппликейшн болвол ерөнхийдөө transcribe хийж чадна. Одоогийн байдлаар нэг алдаа байгаа. Тэр нь болохоор одоо миний энэ аппликейшн нэг алдаа байгаа. Тэр алдаа нь болохоор ерөнхийдөө нөгөө юу байгаа. Нөгөө цагийнх нь юуг нь бөөнөр ингээд тавьчаад байсан. Гэхдээ энэ нэг том алдаа биш. Би цаггүй болохоор арай засаж амжааг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ айгу засгаад амархан алдаа байгаа. Тэгээ би ерөнхийдөө өөрийнхөө видеонуудыг бол өөрөө бүгдээр ингийн өөрийнхөө аппликейшнаараа хадмалыг нь би нэг 2-3-ыг л одоогийн байдлаар бичсэн байгаа. Тэгээ бусдыг нь одоо нэг өдөр 5 гаргаж чаад бүгдийг нь хадмал бичээд тэгээ түүнээс хойш бол хэрэглэхэд айгүй амархан болно. Яг тэгэхээр би энэ transcription application болохоор хэдхэн өдрийн өмнө бүгдийг нь ингээд үүлэн дээр гаргаад тэгээд одоо онлайн болгосон байгаа.
Тэгээ одоохондоо ажиллаж байгаа гэхдээ нэг юм алдаа байгаа. Одоо тэр нөгөө тэдэс тэдийн хооронд тийм ярьсан гэдэг нь бүгдийг нь бөөнөр нь нэг том текст болгоод гаргаад ирсэн. Гэхдээ энэ нь болохоор нэг тийм том алдаа биш. Тийм дан гэж хаад миний тэгээд текстийг одоо видео гаргаж ирээд тэгээ SRT хэлбэртэйгээр миний видеог хийгээд өгч байгаа. Тэгээд ингээ харах юм бол за нэг гаргаад ирээ. Тэгээд ерөнхийдөө ингээд видеог болохоор энэ нөгөө нэг яг тэдэс тэдийн хооронд гээд бүгдийг нь ингээд гаргаад ирсэн байгаа. Одоо тэр видеог нь бүгдийг нь одоо хадмал бичээд гаргаад ирсэн байгаа. Тэгээ энэ нь яг хадмал хэлбэртэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэдэс тэдэн секундын хооронд ийм хэлж яах гээд ингээд доошоо байх хэрэгтэй. Тэгээ миний нөгөө нэг локал байгаа одоо зөвхөн компьютер дээр байгаа аппликейшн болохоор тэгж хийж болж байгаа. Тэгээ энэ нь болохоор тусдаа ингээд хийсэн аппликейшн байгаа. Нөгөө үүлэн дээр гаргахын тулд одоо онлайн болгохын тулд. Тэгээ миний энэ аппликейшн ямар ч байсан болж байгаа. Тэгээд алдаа татсан. Тэгээ түүнээс гадна өөрчөө хаалаа. Тэгээ энэ ч нөгөө нэг demos гэж байгаа шүү дээ. Тэгээ demos жишээлбэл ChatGPT нөгөө Inetiner хийсэн чат болохоор энд интеграц хийсэн байгаа. Нөгөө би юун дээр үзүүлж байсан шиг видеон дээр үзүүлж байсан шиг гэсэн байгаа тийм. За тэгээд ерөнхийдөө веб аппликейшн веб сайтаа болоход болвол мэдээж домен нэм хэрэгтэй. Домен нэр хэрэгтэй тийм. Тэгээ би болохоор анх 2010 оноос л өөр ингэсэн вебсайтаа хийчих юмсан, болчих юмсан гэж боддог байсан. Тэгээ ерөнхийдөө би бүр 14 онд сургуульд орсон. Тэгээд одоо энэ Цүрхийг сургуульд орсон. Тэгээд дээрэс нь тэрнээс хойш сурч явсараад надад бол ерөөсөө зав гараагүй байгаа. Тэгээд зав ерөөсөө гарахгүй яг тэгэхээр шал өөр юм хийдэг. Би өөр юм хэрэгжлэх хүн учраас тэгээд тэгж явсараад тэгээд нэг 10 хэдэн жил болсон чинь ерөнхийдөө химэл оюухан ингээд аль хэдийн веб аппликейшн хийдэг болчтой юм байна. Тэгээ миний анх хийсэн вебсайт нь болохоор өнгөрсөн 3 сард хийсэн. Тэр нь болохоор зүгээр код бичэл, тэгээ суур юм код бичэл тэгэл юун дээр одоо код бичэл тэгэл GitHub дээр тавиал GitHub-аас нөгөө энэ Thinkable Returner гэдэг домен нэрийг нь аваад одоо GitHub дээр тавьчаад тэгээд домен нэрээ өгөөд тэгээд анхны вебсайтаа болсон байгаа. Өнгөрсөн 3 сард. Тэгээд дараа нь 8 сард нь болохоор Webflow руу шилжээд тэгээд дөнгөж хэдхэн хоногийн өмнөөс би энэ Lovable гэж ашигладаг болж байна. Тэгээд мэдээж миний мэргэжил шал өөр учраас миний хувьд болохоор одоо вебсайт чаддаг байх шаардлагагүй. Тэгээ миний хувьд бол маш их цаг хэмжээ ийм байгаа. Тэгээ мэдээж янз бүрийн компани ч юм уу те эсвэл нарийн юм хийдэг хүмүүс байх бол магадгүй бас энэ нөгөө нэг вебсайтаа сайн хийж чаддаг те сайн интеграц ингэж хийж чаддаг мэргэжлийн хүмүүс нь хэрэгтэй байх. Миний хувьд бол зүгээр хувийн портфолио хийхэд бол надаа энэ Lovable бол үнэхээр гайхамшигтай гоё хэрэгсэл байна. Тэгээд би одоо сарын төлбөрөөсөө илүү мөнгө төлөх шаардлагагүй, ямар ч дизайны мөнгө төлөх шаардлагагүй болж байгаа гэсэн үг. Хойчин болохоор мэдээж нөгөө домен нэрийг би хязгаарч авч байгаагүй те өнгөрсөн 3 сард л авсан. Тэгээ мэдээж жоохон судалгаа хийх шаардлагатай болсон мэдээж бас л нөгөө домен нэрээ яаж хаанаас яаж авдаг гэх мэтлэн. Тэгээд тэрийг нь болохоор би домен нэрээ болохоор энэ Namecheap-ээс авдаг байгаа. Тэгээ Namecheap дээр одоо би sign up хийгээд те юун дээр одоо нөгөө Namecheap дээр бүртгүүлээд тэгээд
ерөнхийдөө энэ платформ дээр болохоор би өөрийнхөө домен нэмийг авсан байгаа. Тэгээд домен нэмийг авахад ямар одоо шаардлага байдаг гэхлээр мэдээж давцдаггүй байх хэрэгтэй тий. Тэгээд нөгөө артлахын com, mn гэсэн тэр нэг уцглуудыг нь мэдээж өөрөө сонгодог байгаа тий. Минийх болохоор зүгээр com. Тэгээ яг нөгөө ерөөсөө вебсайт хийж байгаагүй хүмүүст би зориулаад хэлж байгаа гэсэн үг. Энэ нь болохоор би тэгээ өмнө ч зүгээр нэг юм сонсоол явдаг л болохоос өөрөө хийж байгаагүй болохоор бас яг мэдэхгүйсэн. Тэгээ хийх хүртлээ болохоор бас юм арай өөр. Тэгээ ингээд яадаг. Тэгээ дотор нь ингээд ямар нэг асуудал байх юм бол ерөнхийдөө скриншот хийгээд шууд ChatGPT-гаас асуугаад ингээд явцсан хамаагүй дээр. Тэгээд хэрвээ та нар домен нэртэй бас ямар нэгэн асуулт байх юм бол миний доор комментэн дээр бичээрэй. Тэгээ мэдээж домен нэрээ одоо онлайн болгоход бас л нөгөө ChatGPT-гаас асуугаад яаж би одоо энэ одоо вебсайтаа холбоотой. Эхлээд мэдээж вебсайт хийсэн бол тэр нь интернетэд биш байгаа. Тэгээд домен нэртэйг холбосныхаа дараа мэдээж энэ чинь интернетэд гарч ирнэ. Интернетэд ингэж гарч ирнэ тэ. Тэгэхээр тэр үед холбдог байгаа. Гэхдээ тэр заавруудыг нь бол энэ тэндээс ингээ асуух юм бол маш тодорхой болно. Тэгээд хэрвээ та нар ингээд үнэхээр хайгаад олохгүй мэдгүй байгаа бол доор комментэн дээр асуултаа бичээрэй. За тэгээд ерөнхийдөө хүмүүст зөвлөхөд тэгээд ямар ч хүмүүстэй эсвэл ерөнхийдөө тэгээ ялангуяа одоо залуу хүмүүст ч юм уу те зөвлөхөд бол энэ вебсайтаа болоо тэгээ өөрийнхөө хийсэн одоо төслүүдийг энэ дээр ингэж тодорхойлж бичээд тавина гэдэг бол хөгжилд айгүй хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхээр ерөнхийдөө домен нэрний үнэ нь болохоор ерөнхийдөө $10,000 жилдээ байдаг. Тийм учраас нэг жилдээ бол аягүй хямдхан байгаа. Тэгэхээр хийх боломжтой гэсэн үг. Тэгээд портфоли вебсайтыг бол заавал ийм гоёмсог байх шаардлага байхгүй. Бас зөвхөн GitHub ашиглаад тэгээд зөвхөн домен нэртэй мөнгө төлөөд тэгээд гоёмсог биш бас портфоли хийж болж байгаа өөрийн гэсэн хувийн вебсайт тийм байгаа. Тэгээ эннийх нь үнэгүй хэлбэр нь байдаг санагдаж байна. Гэхдээ тэр нь мэдээж гоё юм жижигэн. Тэгээ нэг интерактив биш байх гэж бодож байна. За тэрнийх нь талаар сайн мэдгүй байна. Гэхдээ та нар бүртгүүлээд ингээ харах юм бол ерөнхийдөө шаардлагууд нь тэр нь үнэгүй тэр нь үнэтэй гэдэг ингээ байж байгаа. Тэгээ ерөнхийдөө бүх юм хийж болно шүү дээ. Одоо энэ дээр болохоор зөвхөн за энэ хүн нь болохоор ийм чадвартай хүмүүс байгаа. Одоо ийм чадвартай ийм хийдэг хүн байгаа энэ төр гэснийхэн хажуугаас би түрүүн үзүүлсэн одоо хийсэн аппликейшнээ жишээлбэл холбох GitHub-аа жишээлбэл би энд холбочихсон байгаа. Тэ GitHub-ийнхаа нэг проектыг болохоор GitHub дээр тавиад тэгээ GitHub дээр ингээд нэг демогоо болохоор холбочихсон байгаа. Тэгээ өөрийнхөө талаар бичиж болно. Тэгээ энэ дээр бас нэг аппликейшн хурж ирж байгаа. Энэ дээр бол ерөнхийдөө одоо сүүлийн үед гарсан хэмжээ явахантай холбоотой мэдээллүүд бол нэлээд нэр бүхий сэтгүүлүүд дээр бичигдсэн байгаа тий. Тэр сэтгүүлүүд рүү ороод тэгээд мэдээг нь аваад товчлоод тэгээд энэ дээр гаргаж аудио хэлбэрээр гаргадаг тийм аппликейшн хийж байгаа. Тэгээ тэр нутгууд усгах. Тэгэхээр би энэ дээр тавина гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө тэрийг нь болохоор монгол хэлээр сонсож болно, бас англи хэлээр сонсож болно. Тэгээд би энэ дээр бас одоо бүх линкийг нь тавьчихсан байгаа. Одоо ингийн болол энэ дээр нь дарах юм бол миний бас энэ ингээд нөгөө YouTube хичээл нь гараад ирнэ. Тийм тэгээд өөр чин сонирхолтой юм жийлээ. Тэгээ мэдээж LinkedIn-ийг холбочихсон, YouTube холбоцсон, GitHub холбочихсон юм байна. Social media-ийнхаа одоо линкүүдийг холбочихсон байгаа. За тэгээд сонирхолтой байсан гэж найдаж байна. Үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаар хүртлээр түр баяр таа.